Хамаг Монгол дуурхтны улаачдын төрсөн. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манай энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн бол хамтдаа оролцогчдоо сорцгоё. Бас ганц биш байгаа юм шүү. Энэ дотор нэгэн улаач байгаа, удган зайранч байгаа. Алмас бол бүр асгалсан. өмнөх дугааруудад улаачд маань хүндхэн сорилтуудыг даван шигшигдэн ирсээр өдөгөө 11 улаач шалгарч үлдээд байгаа юм. Тэндэн 5 минут нууд ерөөсөө ууд эдтийн гайлга байсан. Тэгээд тэрийг цааш нь одоо Авсан мөнгөнд буцааж авчиж өгөөсэй гэдгийг хатуу саруулж байна. Амгалан энэ 7 хоногийн шилжлэг оролцогчоор шалгарсан байна. За тэгээд өдний хүртэл хамтдаа өрсөлдөж ирсэн улаач нартаа амжилт хүсье. Манай энэ удаагийн нэвтрүүлэгт Монгол Улсын гавьяач жүжигчин Батбаатар оролцож байгаа юм. Батбаатаргаа өөрийн нандгинж явдаг нэгэн эдийг авчирсан байна. Оролцогчд маань зочныг ямар эд зүйлтэй манай нэвтрүүлгийг зорьсныг мэдэрч чадах болов яах вэ? Сайн байна уу эрхэм хүндэт үзэгчдээ. Хамаг Монгол дуурхтын улаач нарын өрсөлдөөн нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаарыг Монгол Улсын гавьяач жүжигчин Батбаатар ах маань за сайн байна. Тайлбарын дэмжлэг амжилт хүсье. Өнөөдөр хамаг Монгол дуурхтын улаач нарын өрсөлдөөн нэвтрүүлэг маань оролцогчид манай Батбаатар ахын нэгэн хүндхэн сорилтыг биелүүлэхээс гар уртаа. Эхний оролцогч Өвөр Монголын оролцогч Алдарт болон Уран Цэцэг нар байлаа. Даалгаврыг илүү сонирхолтой болох үүднээс бид оролцогчдыг 2-2-оор нь суулгасан байгаа юм. Их өндөр үнээр аваагүй зүйл. Гэхдээ хүнгээ үнэтэй. Эзэндээ үнэтэй. Хоёр оролцогчдод маань дулаан энерги мэдрэгдсэн бололтой. Баяр баясгал, бэлэгдлийн зүйл, дурсгалын зүйл гэж байлаа. Нандин хатгалын дурсгалны бодос ямар нэг энэ дурсгал үлдэж авсан бана. Баяр баясгал өгдөг зүйл. Хараад ч юм уу, бариад ч юм уу энэ зүйлийг баярладаг, дотроо ингээд багшдаг. Тийм сэтгэлийн юм уу? Хүнд өгч болохооргүй. Тэр хүнд заавал өөрт нь байх ёстой зүйл. Тэр хүнд одоо нөгөө тодорхойлсон ч гэдэг юм уу, тэр хүний заавал өөрт нь байж аж утга учир авдаг өөр хүнд очвол үн цэнгүй болохоор тиймэрхүү зүйл харагдаж байна. Энэ дөрвөж дурсгал юм бол. Ямар нэг юм дурсгал болох юм байна. Дурсгалээ бод. Чухам Авдарт юу байгаа юм бол? Энэ хайрцагт маань юу хийснэг та хоёрт бас үзүүлье. Тийм ээ. Тэгээд өөртөө хэд хааж юу. Энэ маань ийм юм. Торгон дээр бүтээгдсэн. Чой байсан. Түүхийн нэг хэсэг өдөртөж ирсэн юм хүний хөрөг зөрөг. Миний хувьд бол
урлаач хүн бүтээсэн урлагийн тэм бүтээл байна гэдэг утгаараа энэ маань нэлээд хүллээ гэж би бодож байна. Тийм энергитэй хүчтэй гэж хариулсан удаа бас өөрийн чинь бас тодорхой хэмжээний юм орчсон гэж би бодож байна. За баярлалаа баярлалаа. Үзэгчид харсан баг манай өвөр Монголд оролцогч бол ямар нэгэн урлагийн урлаачийн бүтээл байна. Хүндэтгэж хайрладаг учраас дурсал болгож авсан тийм зүйл байна гэж нэлээд нөхөж хэллээ гэж бодож байна. Энд суусан оролцогч бол бас тийм энерги хүч ихтэй тийм юм байна гэдэг тал дээр арай жоохон ойртуултаа хүллээ. Миний бодлоор бол өвөр Монгол оролцогч маань илүү байлаа гэж бодож байна. Дараагийн оролцогчд болох Май цэцэг Мөндөө бидний үзэгчид шүүгчдэд өгөөч гэж тайлбар хүсэж байна. мөн л дулаан энергийг мэдэрч байсан юм. Миний аав 3 үеэд юм нарны цацраг шиг. Нарны цацраг мөн өнөө тийм бот шиг. Хүнд үзүүлээ гэсэн юм шиг. Тэний дахиад хаачлаа үе дахиад тэр жимээр явах цаг дахиад авах чиг юм. Яг нэнда. Үе залгуул. Тэг юм нь матчтэй бол юу яаж санаа нэгж. Миний харуулахаар жоохон сүулт таарсан гэдэг л дээ. Авдарт торгомсог даавн дээр бүтээгдсэн Маршал Чоблсонгийн хөрөг зураг байгаа билээ. Нарны цацраг шиг өнөө бол от шиг байдаг. Өнөө тийм жижигхэн содорч юм. Цацраг нэг бас хэсэг харагдаад байгаа. Оролцогч Мөндөө хадаг даавны зүйл байна гэж үнэхээр зөв мэдэрч чадлаа. Хадаг юм уу хоргойч юм тийм байсан байж болчих. Хэлийг хайр хүндэтгэл даасан тийм л баригддаг. За миний хувьд бол би бол одоо тааж хэлхийг хүсэхгүй. Зүгээр яг өөртөө доорж ирсэн мэдээлэл хэллээ. Итгэж орчихсон цаа түүнийхээ биеийг чимдэг юм. Май цэцэг болохоор судар шиг хуйлсан зүйл мөн нарны цацраг шиг зүйл гэж байгаа нь хуйлсан зураг мөн Маршалын энгэрийн одонгч харсан байж болох юм. Хэр мэдэрсэн байна уу? Энэ маань ийм байна. Энэ Маршал Чоблсон гэдэг юм хайрч үзсэн. Нэг үе зүг зураг биш үү? Хөрөг өгдөө. Зураг юм байна. Ингээд 1950-ад оны үед торгон дээр. Тэр нэг юм даа хэрэгцэн даав хадаг нэг надад түр мэдрэгдсэн. Тэгээд ийм л байна. Энэ надад холбоотой нэг юм дээр миний оролцож байгаа байсан. Тийм. Тийм учраас нэг хэлсэн юм. За тэгээд. Саяхан саяны хоёр оролцогч маань бол хавьд суужсэн залуу зөөлөн хадаг шиг юм байна гэж хэлсэн. За дараагийнхаа хоёр оролцогчийг харуулъя да. Дараагийн оролцогч Бажга Түмэн Нэмбэрл. Энэ хайрсан дотор байгаа юм бидэнд мэдээлэл өгөөж туслаач ээ. Шүүгчтэй, телевиз үзэгчтэй. Хамгийн өндөр оноотой яваа оролцогчтой нэг Бажга. Энэ дотор болохоор юм босоод бол юм сайхан тийм нэр биш юм гэсэн. 2 секунд гэсэн тийм. Авдарт торгомсог даавн дээр бүтээгдсэн Маршал Чоблсонгийн хөрөг зураг байна.
Ер нь хөрөг талтай л хөрөг ч юм уу. Зэрэг дуудаж захтал ер нь миний дүүрсийг ой харахтай болчихлоо. Зураг талтай байж магадгүй. Хатуу үе зүйл байхгүй. Цааш ч юм уу. Оё хатна л юм. Харахдаг юм байна. За тавьтаа үзүүлээ. Нэг хараад таар хинэн олж хэлсэн байна уу? Ачига үнэхээр шилдэг оролцогч гэдгээ батлан авдар доторх эдийг төвөггүй таньж чадлаа. Ийм зүйл байлаа. Энэ сууж ясан залуу бол нэлээд төхүүлж хэллээ гэж би бодож байна. Хөрөг зураг байна гэсэн. Тэгээд тийм хатуу зүйл биш зөөлөн эдэлтэй зураг яасан эцэн юм байна гэж хэллээ. Миний хувьд энэ залуу бол нэлээд төхүүлж хэллээ гэж бодож байна. Манай энэ сууж ясан оролцогч бол чадсангүй бас жоохон алдчихлаа гэж. Дараагийн оролцогчид амгалан галт. Оролцогчид маань зочныг ямар эд зүйлтэй манай нэвтрүүлгийг зорьсныг мэдэрч чадах болов яах вэ? Металл За зүйл харагдах юм. Тэгээд миний харж байгаагаар бол ерөнхийдөө нэг 300 дүрттэй тийм юм байна. гэж харагдаж байна. Тэгээд таны бас одоо бас таны хэрэглэлтэй гэж санагдлаа. Ерөнхийдөө тантайг ойр хэрэглэж зарцуулагддаг хүний баруун гаранд хэрэглэгддэг зүйл гэж бодож байна. Ерөнхийдөө бас их л хүнд хэрэглэгддэг тийм эд зүйлсийн металл зүйл харагдах юм. Нэг өгөлжтэй чим зураг дүрс алаг гэж хэлэх үү ямар гэж хэлэх үү хавтгал харагдаад байна. Хавтгал өгөлжин дүрстэй хавтгал нэмэх миний харж байгаагаар тэр 300 дүртэй гэдэг нь болохоор зөв яг тийм айхтар үнцэг болон гэж харуулсан зүйл бол харагдахгүй. Оруулжин дүрстэй тийм их нэг зөөрөнд оруулжин гэхүүтэй тийм дүрстэй юм харагдах юм. Миний хувьд бол металл зүйлүүдийг харагдаж байна. Бас тэр хүн удаан хэрэглэсэн зүйл бололтой. Лэн удаан хэрэглэсэн зүйл. Тэгээд энийг болохоор хэрэглэгдэг. Ер нь бол баруун гар бол байн гэж холбогдож байдаг тийм зүйл санагдаж байна. Одоо баруун гарт бол байн тэр зүйл оролцолтож байдаг. Тэр баруун гараа тэр зүйлийг байн гэж хөдөлгөж байдаг тийм зүйл харагдаж байна. Тэгээд тэр металлаас гадна бас их нэг зөөлөн идэх юм харагдаад байна. Зөөлөн тийм дайлан хууч гэх юм уу? Эсвэл тийм их л тийм зөөлөн мөртлөө тийм дайлан хуу тийм их л тийм битээ тийм материал гэх үү тийм юм харагдаад байна.
Хүүхдийн нүдэнд өртөх дуртай зүйлээ гэсэн үг дээ. Болж өгвөл хүүхд ингээд аваад наадчих гад байдаг ч гэдэм юм. Энэ зүйлсээр өрнөж юм. Ахын өрсүүд болон тийм ахын өрсүүд их наадах дуртай гэх юм уу тийм үү. Наадах гэдэг бол биш яг ингээд хүн хүний нүдэнд эмхтэй хүн хүүхдийн нүдэнд их тусдаг тийм зүйл юм байна. Бистэгтэй цаасан дамжиж урсан юм шиг. Цаас ч юм уу урч. Оролцогч амгалан цаасан дээр зурсан хөрөгч юм шиг хэмээн үнэхээр нэвт харж байна уу гэлтэй хэлж байлаа шүү. Гэж байснаа мэдээлэл нөршлөө. За оролцогч галт байна. Металл зүйл байна гэж байснаа мэдээлэл нь өөрчлөгдөж дайлан болсон авдарт байгаа зүйлийн материалтай тунд өгсөн юм а. Дайлан гэж одоо дайлан бити. Die дайлан гэж байдаг шүү дээ. Тэр биттэй. Тэгээд бас металл зүйлс харагдаад байна. Тэр металл зүйлс нь одоо яагаад гэж харагдаад байна. Ямар тач тийм нэг өнцөг болонтой аж тийм оруулжин хүртэлүүтэй харагдаад байна. За өөр хэлэх юм байна. Юу дотрооч хэлэх юм байна. Халаг хөнгөнтэй. Цаасаар л зурс зурагч. Гэж харагдлаа. Зүрх сэтгэлээ гаргаж орж байсан зүрх сэтгэлээс ирсэн зүйл байна. Зүрх сэтгэлтэй холбогддог өөрийнх нь баруун гартаал их холбогддог зүйл гэсэн үг байна. За энд дээр юу байх вэ зүйл та. Энэ маань одоо ийм зүйл юм аа. Таньж байгаа бах тийм ээ. Логийн чагсан гэдэг нь хөрөг зураг. Таан дээр хийсэн. Тийм нэлийн дээр хийсэн тийм. Зураг бах. Хоёр манайд хэг зэрэг онж хэлсэн байна. Өөрсдөө тийм сайн болтой. Тийм ээ. Тийм дайлантай адилхан материалтай гэж хэлсэн. Дөрвөлжин хавтгай зүйл байна. Цаасан дээр юм уу нэг юм зурсан хөрөг юм аа гэж хэлсэн тийм ээ. За аль аль нь жоохон ойртууллаа. Энэ үед чинь за баярлалаа. Тэр цааш тань. Хөрөг зураг юм уу? Хавтгай биетэй цаасан дээр юм нэг яасан бэ? Зураг байна гэж хэлсэн. Энэ хүн болохтой зэрэг дайлан юм уу тийм даав материалаар хийсэн. Тийм зүйл байна гэж онж хэлсэн, ойртуулж хэлсэн нь бол тийм зүйл байлаа. Бишээ илүү дэлгэрэнгүй хэлэх болов гэж ерөнхийдөө бас хүсэж байгаа. Энэ хоёр маань аль аль нь ойртуулсан. Гэхдээ энэ зүйлс нь илүү ойрхон хэллээ гэж миний бодож байна. Дараагийн оролцогч баргуудаа пүрв жаргал. Энэ хайр центр энэ зүйлийн тухай мэдээллийг үзэгчдтэй, шүүгчдтэй сайхан мэдээлэл өгч. Авдарт торгомцог даавн дээр бүтээгдсэн Маршал Чоблсонгийн хөрөг зураг байна. Хадгалагдаж ирсэн. Хүндлэгдсэн олон хүнд хүндлэгдсэн хүний дүр. Сан түүхээр олдсон. Олон хүний гар дамжиж энд ирсэн зураг байна л гэж хэлдэг.
энэ хайрцаг дотор ерөнхийдөө юм жоохон цайвар төсмэй хатуу бий тий. За. Тийм зүйл байгаа юм болов. Ер нь магадгүй юм өв дамжсан ч юм уу уламжлагдж ирсэн ч юм уу тий. Тийм зүйл бас байж болох юм аа. Тэгээд ерөнхийдөө жоохон цайвар өнгөтэй болоо да. Уламжлагдсан ч юм уу өв дээдсэн зүйлтэй холбогдоод байгаа ш. Тэрэн дээр л дуулаад байгаа. Тийм энергийн шиг гэсэн тийм 3 үеэ ч юм 30 жилдээ ч юм уу яригдчих ч юм уу тий. Олонний анхаарлыг татсан. Нэг зүйл байна л да. Тэгээд би ерөнхийдөө энэ дээр бас юм зураг байгаад байгаа мөөгөө асуухаар бас яг тийм би хэлэхгүй. Тэгсээ хэрнээ баг зэргийн бичиглэл одоо захиа гэж ойлгох юм. Тийм үедээ хавсарсан юм болоо гэж ойлгох юм. Хажууд нь юм бичээд тустай гэсэн юм болоо гэж ойлгоод байна л да. Муугт байна л да. Тэгтээ энэ тань дээр ерөнхийдөө 3 хоног нэрсэн юм болоо да. Тэр тантай холбоотой гэж үзвэл 3 хоногийн өмнө нэрсэн юм уу те? 3 хоногийн өмнөөс л та мэдж ирсэн гэж бол. Оролцогч пүрэв жаргалд маршлийн мөрд харагдсан бололтой зөв мэдэрч чадлаа шүү. Тэстэй юм. Мөрдөстэй юм байна. За та хоёрт үзүүлэн дээ. Энэ маань юм модель. Маршал жаадсан байна. Тухайн энэ тодорхой үгүй. Бидний хайплан хөндлөж байсан. Мөнгөн дээрээ очирсан. Энэ хүний хөрөг зэрэг байна. Оролцогчд маань зочныг ямар эд зүйлтэй манай нэвтрүүлгийг зорьсныг мэдэрч чадах болов яах вэ? Энэ хайрцагт маань чухам юу байна? Тэгээд энэ хайрцагт байгаа юмны талаар үзэгчдтэй, шүүгчдтэй мэдээлэл өгч байна. Манай шилдэг оролцогчдын нэг дашны өмнөх дугааруудад бидний гайхшруулсан шиг гайхшруулж чадах болов? Хүчтэй юм татарч орж ирж байна. Тийм мэдээдс яг зүйл орж ирж байна. Карт хүчтэй. Маршиг юм уу тийм олон юмсан. Нарны цацраг шиг гялтгансан зүйл гэдэг нь магадгүй маршал Чаулсангийн энгэрт байгаа олон ч харагдсан байж болох юм. За. Энэ хөрөг зураг маань ийм торгомсог зүйл дээр хийгдсэн. 40-од оны үед хятад хийгдсэн юм зураг байдгийг. Тэгээд энэ зурган дээр дүрслэгдсэн манай Чаулсан гэдэг хүн бол сарай жил тэрийн тэргүүнд ажилласан. 1895 онд төрсэн. 1952 он хүртэл амьдраад тэгээд Москвад төвчний улмаснаас орсон гэдэг энэ хүн. Яг харахгүй бас монголчууд бидний түүхийн тусгаар тогтнолын нэгэн хэсэгт 50 гаруй жилийн хугацаанд энэ хүний хийсэн бүтээснийг бол энэ хүнд ялч бий, гавьяач бий гэж үздэг. Энэ удаагийн даалгавраар оролцогчд маань нэгэн дугтуй доторх зургийг заасан хугацаанд зөв мэдрэн хэлэх ёстой. Дугтуун дотор ямар зураг байгааг оролцогчд маань хэрхэн мэдрэх вэ? Ингээд эхний оролцогчаа хүлээн авъя. 5 мандат оролцогч Том Дэмэл. Танд энэ өрөө минь төргөө. Миний дугтуунд нэгэн зураг байгаа. Та энэ зургийг мэдрэх ёстой. Танд өрдөө 5 минутын хугацаа байгаа. Даалгавраар унштай. Та гэхдээ дугтууг барихгүй, дугтууг нээхгүй, зөвхөн хаалгаараа хэвдэрч бол. Энэ цаавлантай хүн зураг байна. Цаавлантай хүний зураг байна. Амьд биш. Амьд биш. Өөд болсон хүний хөрөг зураг гэж байна. Муу хүнд ингэж хорлогдсон ч юм уу? Муу хүнд хорлогдсон ч юм уу? Таны үндсэн цаг дууслаа. Таны өгсөн мэдээлэл ташаа мэдээлэл байлаа. Энэ гал дээр буусан цус савдгийн эзэн морь унсан баатар хүний дүрс буусан ховор тохиолддог зураг байлаа. За дараа шалгуулж амжилт хүсье. Тань баярлалаа. Хам мандатаар оролцогч Том Дэмэл
Энэ удаагийн даалгавартаа ташаа мэдээлэл өгч мөн бүдэрлээ. Сайн байна уу? За сайн байна. 16 мандаттай оролцогч Уран цэцэг. Орон цэцэг. За танд энэ орон мэд үргэ. За Ер нь манай нэвтрүүлгийн даалгаврууд хүнд байна уу? Хөнгөн байна уу? дуршлаг муутай хүнд бол нэлээд л асуудалтай л байна. Урд нь ерөөсөө дуршлаггүй юм бол. За энэ доктор нэгэн зураг байгаа. Та энэ зургийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч таа. Хүүтэн. Хүүтэн. Хүүтэн энерги гэсэн үг. Тий. Ямгүй зүйл байгаа л гэж үзэж байна. Хүүтэн энерги аймгүй зүйл. Урсаад байгаа юм шиг. Ус урсаж байгаа юм шиг л. Ус урсаж байгаа юм шиг ээ. Хүүтэн. Хүүтэн. Би бол энэ явдаг хүний тийм зураг хөрөг байгаа гэж боддог байна. Усан дээр л тогтъё доо. Усан дээрээ тогтъё. Дээрээс. Дээрээс урсаж байгаа. Хүрхрээр зураг гэж хэлэх. Тийм. Хөглөө бөөгийн төвийн налаагийн тэнд Баяхан толгой гэдэг газар галын тэглэг хийгээд гал дээр мор унсан баатрын дүрс буусан байгаа. Тийм байна. Их ховор зураг. Яг. За та энэ удаагийн даалгавар дээр ташаа мэдээлэл өгдөрлөө. Дараагийн даалгавар чавжил үсэ. За. 16 мандаттай оролцогч орон цэцэг уус гэж усын зураг, борооны зураг гэж өвлөөлөгч ташаа мэдээлэл өгч энэ удаагийн даалгавар дээр мөн адил өдөрлөө. 27 мандаттай оролцогч Баргуудаа. Танд энэ өрөө мэд үргэ. Таны үйл ярил нөө? Хариу. Манай нэвтрүүлгээс зохион байгуулж байгаа энэ даалгаврууд хэр хүнд санагдж байна? Ерөнхийдөө бол болж байна. Сайхан л байна. Тэгээ ерөнхий яг өөрөөсөө шалтгаалж байгаа болохоор бас яг ингээд анхлаад тэнцээ уралдаанд ороод өөрийгөө сорж яваад бол сайхан л байна. Тэгээд яг нэг залуу хүн бас өөрийгөө сорий бас тэ нэг бөө болоод өвг дээцээ залсан болохоор бас энэ сайхан тэмцээнд ороод нэг өөрийгөө сориод тийм ээ. Одоо альва сайхан юм бас нэг алдын зүйлийг бас мэдрий гэд. Тэгээд нэг бас оюун ухаанаа бас нэг сайхан ингэж мэдэрсэн зүйлээ хэлээд зарим дээр нь ч бас эргэлзэх зүйл гарч лээ. Энэ бүгдээс бас олд амжилтыг их нээж ийн л да. Сайхан л байна. Урд нэм нэвтрүүлэл орж ирсэн. Урд нь төрөөс орж байгаагүй. Анх удаа л орж. За. Заамарчсан 27 мандаттай оролцож Баргуудаа танд сайхан сэтгэлээсэнд баярлалаа. Энэ ерөнхийдөө эрэгтэй хүн тааш байна. Эрэгтэй хүн. Характер сүрхий бас мэддэхгүй байна. Сайн мэдэрч өгөхгүй байна л да. Үхэл өргөцсөн хүн бол нэг биш бах тэгээд олон танигдсан хүний лингийн зураг хийцэн байхаа. Танигд Эрэгтэй хүний 47 настай жиж болох юм те. За хамтдаа доктор хийж үзье. Одоо 2016 оны 6 сарын 22-нд Өглөө бөөгийн төвийн тэргүүн өөрийн шавнарын хамт Баян зүрх дүрт оршдог Майхан толгой гэдэг газар галын тахлыг хийгээд галын тахлыг дээр одоо магадгүй онгод нь юу уул усны ус авдаг эзэн ч юм уу буусан байна. За тань дараа чигээр үгүй юм шиг байна. Нэг мандаттай оролцогч хүрэж байгаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Миний гаст нэг нь доктор байгаа. Энэ доктонд нэгэн хөрөг зураг байгаа. Та энэ хөрөг зургийг тавч өгөө тодорхой дэлгэрэнгүй нэг үрчлэн хэлэх ёстой. Өөрчөөсөн тийм хэрэгтэй байгаа. Харын талдаа ч юм уу шидтэй гэж. Тэгэхээр харын талдаа шидтэй гэхээр одоо энэ доктонд одоо ямар зураг байгаа юм бол? Зарим хүний л Зарим хүний зураг. Зарим хүн гэж яаж энерги мэдрэгдэж байна вэ? ерөнхийдөө харын талдаа илүү их шидтэй зарим. Харын талдаа илүү их шидтэй зарим хүн. Тэр талаас л илүү их мэдрэгдээд байна л да. Уг гаруулаа яг авсан гэхэд хэцүү. Гаруулаа авсан гэхэд хэцүү. Яг өөрийн талаас эхэлж бол аваагүй. Өөрийн талаас авах ёстой талаас аваагүй. Нэгсэндээ яг өөрийн авах ёстой уг гаруул авч чадаагүй эхлээд төөрж явж байгаа.
Онгод тэнгэрээ бол залхан залсан байгаа. Одоо яг өөрийн яг одоогийн байдлаар бол өөрийн төлөө онгод тэнгэрээ заасан. Харамсалтай та энэ удаагийн даалгавар дээр төлөрлөө. 2016 оны 6 сарын 22-нд нар буцдаг өдөр Хөглөө бөөгийн төвийн тэргүүн Хурцбаатар ах маань өөрийн галынхан болон Шавнартайгаа Баянзүрх дүрэгт байршдаг Майхан толгой гэдэг газар очиж уулт хийж галын техник хийсэн. Галын техник дээр таны хэлдгээр магадгүй онгод сахиус буудаг гэж орж ирсэн байж магадгүй байна. Тийм онгод тэнгэртэй холбоотой бууж ирсэн. Тэгтээ бол би эхэндээ амийг бол яг ойлгох хэцүү байна. За ингээд дараагийн даалгаварч амжилт хүсье. Танд баярлалаа. Оролцогч Пүрэв Жаргал дугтуун доторх зургийг онгод тэнгэртэй зайрын хүн байгаа гэж хэлэн мөн л бүтэрлээ. Харин оролцогч Амгалан маань зөв мэдэрч чадах болов. 19 модтой оролцогч Амгалан танд энэ өрөөний төргөө. Одоо өнөөдөр таны гүйцэтгэх даалгавар бол энэ дугтуунд нэгэн зураг бий. Энэ зургийн талаар та надад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Танд өрдөө 5 минутын хугацаа байгаа. Та гэхдээ дугтууг барьж болохгүй, дугтууг нээж болохгүй. Зөвхөн та алганы хаягаар мэдрэх ёстой. Ойлгомжтой. За ойлгомжтой хоёлаа даалгавартай. Даалгавартай болно. Хүн байх шиг байна. Хүн байх шиг байна. Бөөнөр ядгийг гал дүүдэг. Бөөнөр гал түүдэг. Гарч. Бөөнөр гал түүдэг гэж нь гарч ираа. Гал дүүдэг. Дээрээ бөөлж гэж юм яаж гэж. Одоо бөөнөр өртөө гал таараад миний хавсан бөө гэж ойлгож байгаа. Бөө гэж ойлгож байгаа. Энд дээр одоо бүүтэй холбоотой Гал. хөр зураг гал гэсэн үг үү? Ирэмэрэн зураг харагдаж байна. За та цагийг зогсоё гэж бодож байна уу? Өшөө хэлэх мэдээлэл байна уу? Одоо улаан харахаар юмгүй юм шиг харагдаж байна. Юу гэсэн тэр Одоо харахаар юмгүй юм шиг. тэр юу гэсэн дөрөв нэ. Төрөөнийгөө өмнө ярьснаар за. Төрөөнийгөө ярьснаар мэдээлэл. За хоёул хамтдаа тэгвэл дугтууг нээж үзье. Одоо харахаар юмгүй юм шиг сая тэгсэн тийм үү? Хаасан та нэр одоо харсан чинь нэр юмгүй юм шигсэн юм байхгүй байна. Тэгэхээр энэ даалгаврыг та амжилттай гэж бодож байна уу? Юмгүй юм шиг харагдаж байна гэхээр хоосоо гэсэн үг. Энэ дотор дахиж юм үлдчих хоёул хамтдаа гарыг. Тэгвэл таны өгсөн мэдээлэл бол зөв. Уул хайрхан бөөнөр гал гэдэг гал тавхилагч юм шиг мэдээллийг бол ирэхэд та бүгд шатлаа. Мэдээж энэ гал тавхигийг бол Хөглөө бөөгийн төвийн тэргүүн Хурцбаатар ахын Шавнар болон Хурцбаатарга галын тавхилаг хийсэн. Тэр галын тавхилаг дээр нь морь унсан Баатрын дүрс гарсан. Тэгэхээр өнөөдөр бөө гэдэг бол зөв галын техник тэгээ ирэмэрэ гэдэг энэ зураг ирэхдээ бол та бол дээж өөр өнгийн зураг дүрс байгаа юм шиг мэдээж ирэмэрэ харагдаж байна. Энэ айд сүрлэжтэй. Тэгэхээр айд зураг. Та сүлд нь юмгүй юм шиг хоосон гэхлээр нь бас юмгүй хоосон юм давхар байсан. Та энийг бас мэдэрч чадсан. Зориудын төөрөлдөх маягаар юм цаасаа хийсэн. Та тэгэхээр бас л мундаг хэллээ. Танд амжилт хүсье. Та дараа цагаа даалгавартаа амжилттай олцгоо. Хөтлөгч Алтан гэрэл даалгаврыг сонирхолтой болох үүднээс угтуун дотор нэг биш хоёр ширхэг цаас хийсэн юм. Нэгэн зурагтай нөгөө нь зураггүй цагаан цаас. Оролцогч Амгалан байна зургийг зөв мэдэрсэн бөгөөд мэдрэхтэй хоёр цаасыг хоёуланг мэдэрч чадсан. 19
Мандаттай Өвөр Монгол аймгаас оролцож байгаа оролцогч Амгалан сая даалгавраа гүйцэтгэхэд дуустаа. Ерөнхийдөө Амгалангийн хувьд бол яг тийм сайн хэлж чадаагүй ч ерөнхийдөө бол миний хувьд бол маш сайн хэлсэн гэж бодож байна. Буу нөр гал уул ус гэл дотор нь байгаа тэр хоосон цаасыг хүртэл юмгүй юм шигээд хоосон цаас байна гэж яг цаас гэж хэлээгүйч бүхэл юм мэдээлэл өгсөж. Миний хувьд бол оролцогч Амгалан маш сайн үүрэг даалгавраа гүйцэтгэлээ гэж бодож. За ингээд дараач оролцогчоо хүлээж авъя. Яасан байна уу? 15 мандат оролцогч Алдарт. Одоо таны гүйцэтгэх даалгавар бол миний энэ гарт байгаа дугтунд нэгэн зураг байгаа. Энэ зургийг та зөвхөн алгаараар бидрэх ёстой. Хурж болохгүй, нээж болохгүй. Даалгавар дүрм ойлгомжтой. За ойлгомжтой бол та даалгавар танд 5 минут байгаа. Сүүдрээ хүний сүүдэр. Одоо хүний хүрэг зураг байна гэсэн үг. Өөр юм мэдрэгч. Ямар хүний сүүдэр байгаа бол Яг миний сүүдэр тоглож. миний сүүдрээ. Одоо тэгэхээр би таны зургийг одоо энэ докторт хийцээ гэсэн үг үү? Тийм. Та өөрийнхөө өгсөн мэдээлэл итгэл дүүрэн байна уу? Тийм. За ерөөдөө таны цаг дууссан байна. Өшөө нэмжүүлэх мэдээлэл өнө. Баггүй юу? Та энэ удаагийн даалгавар дээр өдөрлөө. Тэгэхээр дараач даалгавар амжилттай оролцоорой. Танд баярлалаа. 15 мандат оролцогч Алдарт энэ удаагийн даалгавар дээр өөрийнхөө сүүдэр байна гэж өдөрлөө. Алдартай дараач даалгаварт амжилт хүсье. За ингээд дараач оролцогчоо хүрээж авъя. 10 мандат оролцогч Мөндөө. Танд энэ арай мөндөө. Энэ докторт нэгэн хөрөг зураг вэ. Энэ хөрөг зураг ямар зураг вэ? Өөрийгөө хараад урсан. Өөрийгөө гэхлээр одоо таны хөрөг зураг энэ доктор байна гэсэн үг. Өөрийгөө хараад авч эсвэл одоо надтай улаач юм ч юм уу те. Яг л өөрийгөө харж авах юм тулцсан юм шиг санагдав. Тэр нь яаж юм бэ? Тавилан таарж байгаа юм шиг байна. Тэнгэр мэнгэр харагдалаа. Би ер нь хээ гадаал суудсан байгаа л. Ерөнхийдөө таны цаг дууссан. Хоёулаа доктор хамтдаа нэгж үзье. Ямар ч юм бөө хүн ч яг л өөрийгөө харж байгаа юм шиг тийж мэдэрсэн. Ер нь манай нэвтрүүлгүүд даалгаврууд ер нь ямар хөө байна? Хүнд байна уу? Хүнд гайгүй байна. Таавал манай нэвтрүүлэгт оролцогчдээ бас хамгийн сайн оролцогчдээ нэг. Тэгээд дараач даалгаварт амжилт хүсье. Өмнөх хоёр оролцогч маань уг зургийг өөрсдийнх нь зураг байна хэмээн андуурсан. Магадгүй галын тахилга дээр үүссэн баатрын дүрс онгоц сахиусаа авсан улаач хүн байсан байхыг үгүйсэхгүй. Ингээд дараагийн оролцогч болох даш нэмийг хүлээж авъя. Танд энэ арай мөн дүргээ. Миний гарт доктор дотор нэгэн зураг байгаа. Энэ зураг ямар зураг байгаа? Та нэг мэдрэх ёстой. Танд өрдөө 5 минут явж байгаа. Даалгавраа өгчтэй. Та нээж үзэхгүй, барьж үзэхгүй, зөвхөн эсрэг үзээ. Халуун талаа юм шиг тийм одоо ийм нарны цацраг юм гал дүүс шиг тиймэрхүү. Халуун дулаа юм шиг тийм нарны юм цацраг хурц юм шиг. Тийм хурц юм шиг тийм зүйл юм. Морь шиг хэлбэртэй дээр нэг галан дээр ингээд нэг гал ингэж байсан нөгөө зүйл гэдэг шиг. Таг нөгөө тодорхой ойлгохгүй та бүргэлээд байна. Морь хэлбэртэй тэгсэн мөртөө даалгавч шиг тийм гал дүл шиг тийм гал дүл шиг. Тийм гал дүл шиг тиймэрхүү зүйл харагдаж орж ирсэн. Айгуу тийм халуун төөнсөн тийм гал түүдэг шиг юм шиг тийм төөнсөн зүйлийг айгуу мэдэрч авч орж ирж байна дээр. Халуун гал төөнсөн юм шиг мэдэрч орж ирж байна. Тий. Юу мэдрэгч байна? Ийм нөө галын дүүл одоо нэг ноцож байгаа юм шиг.
галын дул уцаж байгаа юм шиг хэрнээ тэр үнд одоо нэг юм морин юм байгаа юм шиг тийм мортой зүгч юм шиг Морин юм байгаа юм шиг, мортой зүйлч юм шиг. Тэгээ нарны цацраг галын дүлд тэгээ харангууд энэ дээр бас нэг юм хүний юм шаргалт туяатай юм уу юм хоёуг дуулахтай юм шиг тийм хүний дүрсэрхүү юм эсвэл тийм хүний дүрсхийн тиймэрхүү бас харагдчих. Хүний дүрсэрхүү. Гэхдээ энэ айгүй тийм төөнж айгүй тийм энергитэй зүйл харагдаж орж ирж байна. Төөнж энергитэй зүйл харагдаж орж ирж байна. Чандмалсан зүйл харагдаж орж ирж байна. Чандмалсан зүйл шиг юм гурван чандмал галын тиймэрхүү зүйл юм. Бух юм шиг нэг юм эвэртэй зүйлч юм шиг нэг тиймэрхүү одоо нэг сүнс сүудэрших юм шиг тиймэрхүү зүйл юм бас сүнс сүудэрч юм шиг тиймэрхүү зүйл юм бас нэг тиймэрхүү юм. Энэ айгуу тийм замбраагүй зүйл юм тийм замбраагүй зүйл юм байна. Тийм сүнс сүудэрших юм уу тиймэрхүү. Одоо миний баруун гарын шүрмэс юм татж орж ирж байна. Гэхдээ нэг утганы юм бол ямар нэг юм. За та тааруулаад байгаа учраас таны цаг дуслаа. Би тогтоог нэ. Таны дүрссэн зүйл мөн үү гэдгийг хамтдаа харцгаая. За. Харамсалтай хоосон цаас байсан. Та энэ тагдаруудаа бүтэглээ. Тэгтээ бас нэг зураг багш байна. Тийм ээ. Гал дотор мөрөнсөн, хуйгалсан хүн та энэ тагдаруудаа маш сайн байлаа. Та энэ өрөхөөр мэдэрч чадлаа. Оролцогч Дашним Богтун доторх зургийг өөр нэггүй мэдэрч хэлж чадсан юм шүү. Яг л нүдээр харсан юм шиг. Дашним энэ удаагийн даалгаварт нэвтрүүлгийн багийнхныг үнэхээр гайхшруулж чадсан юм а. Говьсгөр аймгаас оролцож байгаа 14 мандаттай оролцох Дашним. Би одоо ямар нэгэн мэдээлэл алдагдсан болов энэ зургийг нэвт харж байгаа болов гэж наваа гайхшруулт хэллээ. Үнэхээр гал, мод, чамдман гал дотор төвсөн харгыг бүрийг бүхэл юм хэллээ. Тэгэхээр Дашнимда дараа шиг даалгаварт амжилт хүсье. За ингээд дараалж оролцгочоо хүлээж авъя. Бадаа мандаттай оролцогч Майд Цэцэг. Танд энэ өрөө мэдрэгэй. Миний тогтод нэгэн зураг байгаа. Энэ зургийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Эмэгтэй хүн? Амьд. Гэхдээ амьд байхдаа би мутаа. Амьд байхдаа би мутаа. 30-35 насны эмэгтэй хүний зураг. За ерөнхийдөө үндсэн цагмаа дууслаа. Тэгвэл доктор хоёулаа хамтдаа доктор нээж үзье. Манай даалгаврын маань нэгэн зураг. Ерөнхийдөө бөөнөр маань, улаач нар маань, будган зарингууд маань хээр гаж гал тархилаг хийдэг, галын тархилаг дээр онгод сахиус, хээрийн савдаг, уул усны эзэн гэж буудаг. Алаахын майхан долгоод өглөө бөөгөл түүний тэргүүн Хурцбаатарга шавнар галын тархилаг дээр нэгэн иймэрхүү дүрс үүсэн хөрөг зураг байсан. Дараачид алуурч амжилт хүсье. 3 мандатаар оролцогч Балт. Танд энэ өрөө мэдүргээ. За тань ч гэсэн. Миний гарт нэгэн дугтуу байна. Энэ дугтуун дотор нэгэн зураг байгаа. Та энэ зургийг нэг үрчлэн дүрсэж хэлэх ёстой. Асар хинээр мэдэж байна. Магадгүй дээд тэнгэртэй холбоотой юм болоо да. Асар хинээрийг харагдаж байна. Лустай холбоотой, моготой холбоотой тийм зүйлүүд харагдаж байна. Тэнгэртэй холбоотой. Амин зүсээ бүхэлж чадсан, алдар нэрээ мандуулж чадсан. Тийм хүн харагдах юм аа. 35-аас дээш орчим насны
2 үеийн зулаа өнөрлсөн олон хүмүүс бол мэддэг л хүн байна. Нэг өсөндөө олонний танил. Тийм л үр байна да. Таны үндсэн цаг дуслаа. Хөглөө бөөгийн төвийн дөрвөн Хурцбаатар ахын маань галын тахилыг хийгээд гал дээр нь мөр унсан баатрын дүрс. Энэ бол ерөөдөө ховор дүрсүүдийн нэг. За тань дараа чинь даадгуурч амжилт хүсье танд баярлалаа. За ерөөдөө оролцогч галд нэг сайн дөхүүл шилж чадсангүй гэж үзлээ. За ингээд дараач оролцогчоо хүлээж авъя. 4 мандатаар оролцогч Бажгаа. Энэ рам дээрээ. Они одоо гүйцэтгэх даалгавар энэ тогтоонд нэг хөрөг зураг. Тайн хөрөг зургийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Тань дээр дөө 5 минутын хугацаа байгаа. Даалгавраа л хүнстэй. Та тэгтээ дугтуг барьж үзэхгүй, нээж үзэхгүй зөвхөн алганы хаягаар энд мэдрэх ёстой. Халуун байна. Гал байж магадгүй. Уул хайрхан. Тахлагтай юм шиг. Тахж байгаа мó. Асж байгаа мó. Яг юу бас уул хайрхан асж байгаа мó, гал нь асж байгаа мó. Гал нь асж байгаа. Халуун байна. Халуун нэр гал тахж байгаа мó. Уул хайрхан тахж байгаа мó нэг тийм дүрс буугаад байна. Гал тахж байгаа мó, уул хайрхан тахж байгаа ч юм уу тийм дүрс буугаад байна. Гал уул хайрхантай холбоотой зураг ашиглалтай. Гал уул хайрхантай холбоотой зураг байна. Хүн бол байхгүй. Хүн бол ерөөхдөө байхгүй. Тэр хүний энерги мэдрэгдэхгүй байх гэсэн үг үү? Тийм. Юм нэг л халуун байна. Гал тагч байгаа юм уу? Уул хайрхан тагч байгаа юм уу? Гал байна. Халуун байна. Гал тагч байгаа юм уу? Уул хайрхан ч юм тагч байгаа ч юм уу тийм. Тиймэрхүү дүрс хэлбэртэй зураг өгөх гэсэн үг. Хоёулаа хамтдаа дугтуг нээж үзье. Та надад өгөө саяныхаа дүрсэс зүйлийг зурж өгөх гэсэн байна. Тэгтээ та ташаа мэдээлэл өглөө. Энд би таныг өөрийгөө мэдрэх өрөө гэж бодоод таны зургийг хийсэн. Хүн өөрийгөө мэдэрч чаддгүй. Тэ өөрийнхөө энергийг юу мэдэрч чаддгүй. Чадна шүү дээ. Чадна. Тэгэхээр сая бол та алдлаа. Энд бол таны зураг байсан. Та даалгавраа маш сайн амжилттай гүйцэтгэлээ. Танд баяр хүргэе. Дараачихаа даалгаварт амжилттай оролцоорой. Бажгаа маань зургийг мөн л зөв мэдэрч хэллээ. Өөрийнхөө мэдрэмжинд бүрэн итгэлтэйгээр ямар ч эргэлзээгүйгээр зөв мэдэрч хариуллаа. 6 сарын 22-нд одоо нар буцдаг гэсэн одоо тэр сайхан бэлэгтэй өдөр Хөглөө бөөгийн төвийн тэргүүн Хурцбаатар ах өөрийнхөө шагнартаа Баян зүрх дүүрэгт байдаг Майхан толгой гэдэг газар очиж уул ус галын тахилыг хийсэн. Тэгэхэд энэ дээр галын тахилэг дээр уул ус дээ. Ерөнхийдөө уул ус гэдэг бол энэ уул ус савхны хайрхны эзэн буусан. Магадгүй тэрийг даавалж ирж харсан баг. Та тэгэхээр энэ удаа хөдөлгөөр амжилттай болслоо. За баярлалаа. Та өөрийнхөө зургийг авах сэтгэв. Бараг итэнгээл аллаа. Энергитэй сайн. Танд амжилттай дараасаа дуусах үсгийг амжилттай оролцоорой. За 4 мандаттай оролцогч Бажгаа мөн урдны адил даалгавраа босол мөн сайн гүйцэтгэж чадлаа гэж үзэж байна. Би жоохон төөрөлдүүлээ гэсэн эргэлзээ төөрөлдөө тавихгүй юм шиг байна. Угаасаа мундаг сайн оролцогчдод бол итгэл. Энэ удаагийн даалгаварт нийт 11 оролцогчоос 3 оролцогч маань дугтуун доторх зургийг зөв мэдэрч хэллээ. Ингээд нийт оролцогчдод дараагийнхын даалгаварт нь амжилт хүсье. Хамаг Монгол урлагийн улаастрын өрсөлдөөн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Тун удахгүй энэ 7 хоногийн хамгийн шилдэг оролцогч мөн энэ нэвтрүүлгийг орхиж явах нэг оролцогч тун удахгүй тодорно. Тийм ээ.
Энэ удаагийн даалгавар маань үнэхээр сонирхолтой бөгөөд өрсөлдөөнтэй явагдаж өнгөрлөв. Та бүгд өөрсдийн дүнгээ манай оролцогчдод өгнө үзье. Шүүгчд маань удаан хүрэлцсэний эцэст дүнгээ гаргацгаалаа. Ингээд энэ 7 хоногийн шилдэг оролцогч болон хасагдах оролцогч хэн болохыг хамтдаа харцгаая. Хоёр даалгаврыг амжилттай гүйцэтгсэн улаач Бажгаа маань энэ 7 хоногийн шилдэг оролцогчоор шалгалсан байна. Энэ 7 хоногийн шилдэг болсон Бажгаадан амжилт хүсье. За 4 дугаартай Бажгаа байна. Энэ 7 хоногийн шилдэг оролцогч боллоо. Нүүртээ итгэсэнгүү 9 төр үлдлээ би. Өчигдөрөөсөө 9 төр үлдсэн. За үлцэн оролцогч нартай амжилт хүсье. За. За үлцэн оролцсон. За оролцогч гэдэг чи хэцүү үг юм бол өгөө. За ингээд бүх ингээд улааш. За тэгээ үлцэн улаас нартаа тэгээ цааш нь амжилт хүсье. За баярлалаа. Энэ 7 хоногийг нэвтрүүлгийг орхих явах болсон оролцогч бол 27 дугаарын мандаттай оролцогч Баргуудаа орхих боллоо. Танд баярлалаа. За тэгээд одоо энэхүү тэмцээндээ ингээд ороод одоо ингээд хасагдал хүлээж мүлээсэндээ бол ерөөс шантарж байгаа юм бол алга байна оо. Энд тэндээс 2-3 камер гарч юм бас сандраад онгодоос ирсэн мэдрэмжийг бас гаргахгүй, буруу зөв гаргах, биеэ барихаас өгсүүлээд бас юм бас гардаг юм байна. Тэгээд энэ үдийг цаашдаа бас дахин юм сайхан нэвтрүүлгүүдээр орохоор бол бас жоохон задарж өгөөд залуу хүн байна да тэлэх байх гэж бодож байна. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Баргуудад цаашдынх нь тэнгэрийн үйлдэнд амжилт хүсье. Манай нэвтрүүлгийг зорин ирсэнд баярлалаа. Ингээд нэвтрүүлгэн энд хүргээд өндөрлөе. Эх 7 хоногийн лав гараг хүртэл түр баяртай үзэгчтэй.